Сайн байна уу ноён элчин сайд? Добрый день. Сайн байна уу? Прошло не так-то много. Таныг манай улсад суух элчин сайдаар томьсноос хойш тийж удаан хугацаа өнгөрсөнгүй. За тиймээс энэ ярилцлага Монголын талаарх таны анхны сэтгэлээс эхлүүлэх гэж зөвшөөрнө. Впечатление о Монголии. Ну, во-первых, я должен сказать, что я в Монголии бывал многократно. За нэгдүгürt би Монголд өмнө нь олон удаа ирж байсан. Нилээд олон жилийн туршид Монголд байнга ирж байгаа. Тийм болохоор анхны сэтгэлийн талаар ярих хэрэггүй байх. Харин элчин сайдын хувьд анхны сэтгэл гэвэл би нэг зүйлийг хэлмээр байна. Монгол бол бидний хувьд маш чухал орн, ойрхон хөрш улс. Бидний харилцааны бат бөх суурь ганхшгүй. За манай орны геополитикийн сонирхолж, стратегийн сонирхолж Монголтой нилээд нэгдмэл. Тиймээс энэ үндсэн дээр бид хамтын хүчин чармаалтаар Орос Монголын харилцааны шинэ байр суурийг босгохыг хичээх болно. За энэ нь 2009 оны 8 дугаар сарын 25-нд Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Доржуулан за тухайн үед Оросын холбооны ерөнхийлөгч байсан Медведев нарын гарын үсгээ зурсан Орос Монголын хамтын стратегийн ажиллагаа явуулах тунхаг заасны дагуу явагдах болно. Российской Федерации господином Медведевым. На ваше мнение насчет Таны бодлоор манай улсад тулгарч байгаа эдийн засгийн хүндрэлт хойд хөрш маань ямар нөлөө үзүүлдэг вэ? Жишээлбэл газрын тосны импортын хувьд. хотя бы, например, импорт нефти? Я не очень понимаю, почему вопрос об импорте. Газрын тосны талаарх асуултыг яагаад эдийн засгийн хүндрлийн нэр томьёогоор тавьсныг нь би нэг л ойлгохгүй байна. Минийхөр бол зүгээр л Монгол улсын нутаг дэвсгэр дээр хангалттай хэмжээний газрын тос юм уу? Газрын тосыг орлох нөөц хараахан холдоогүй байна. Энэ тал дээр бол Монгол ганцаардаггүй. Газрын тосны бүтээгдэхүүнийг бусдаас худалдан авдаг олон улс орн байгаа. Оросын холбооны улс Монголын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний 70 хүртэлх хувийг хангадаг бөгөөд ирээдүйд ч хангахад бэлэн байна. В нефтепродуктов и готовы делать это и впредь. 2 недели тому назад руководство Роснефти встречалось. 2-7 хоногийн өмнө Роснефтийн удирдлага манай ерхий сайдтай уулзсан. Тэнд цаашид доктортой үнээр түлш худалдах урт хугацааны гэрээ байгуулах саналыг тавьсан. Олон хүмүүс үүнийг эдийн засгийг докторжуулах боломж гэж үзэж байгаа. Үүнээс гадна Оросын холбооны улсаас газрын тосыг хоолоогоор нийлүүлэх санал тавьж байна. Энэ тал дээр таны байр суурь. Федерация по трубопроводу. Какова ваша позиция в отношении этого? Вы сами ответили. Та сая тавьсан бүх асуултанд өөрөө хариулчихлаа. Та газрын тосны бүтээгдэхүүнийг доктортой, зах зээлийн тухайн үеийн үнэтэй уялдсан үнээр урт хугацаагаар нийлүүлэх нь Монголын эдийн засгийн нэгэн бүхэл бүтэн томоохон хэсгийн доктортой үйл ажиллагааг хангах болно гэж өөрөө хэллээ. Энэ маш чухал. Би таны үгийг бүрэн дэмжиж байна. Гэхдээ ганц засвар оруулмаар байгаа юм. Ноён Сичин танаа сайд ган хуйг хилэлцээд дууснаас хэдхэн хоногийн дараа хилэлцээрийн талаар ярьсан болохоор би таны үгийг жаахан залруулж болох байх. Тэнд газрын тосны хоолой яригдаагүй, харин бүтээгдэхүүнийг хоолоогоор нийлүүлэх тухай ярилцсан. Энэ бол арай өөр зүйл. Оросын талын хувьд газрын тосны бүтээгдэхүүний тусгай хоолоогоор нийлүүлэхийг л эрмэлзэж байгаа. Харин түүхий газрын тосыг биш. По специальному продукту проводу. Не сырую нефть. Кроме этого, переговорили о возможности. Тэгвэл үүнээс гадна тодорхой хэмжээний газрын тосыг Оросын холбооны улсаас бүгд найрамд хятад ард улс руу төмөр замаар за манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан экспортлох талаар яригдсан. Мөн байгалийн хийн хоолойг Монгол улсын нутаг дэвсгэрээр өнгөрүүлэх боломжийн талаарч ярьсан. Бид байгалийн хий дамжуулсан төлбөрийг авч байх болно. Харин энэ хилцээрийн талаар ямар бодолтой байна? Транспортировку газа. А как вы смотрите на эти переговоры? Ну, прежде всего, хотел сказать, что такие... Ноён Игорь Иванович Сичинтэй хилцээрийн хийх үед за Монголын уул уурхай сайд миний найз нөхөд хүндэт нөхөр ган хуйг энэ асуулыг үнэхээр сөгсөн. Нэг зүйлийг хэлэхэд Монголын шинжлэлийн засгийн газар урд урдын засгийн газараас илүүтэйгээр тээврийн 5 хонглын саналыг хөгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл төмөр зам, авто зам, байгалийн хийн хоолой, газрын тосны хоолой ба захиргаан дамжуулах шугам юм. За заримдаа манай Монгол нөхдүүд үүн дээр төмөр замыг дагаад явах ёстой бөгөөд одоо ч даган явж байгаа шилэн кабелийг нэмдэг. Энэ бол их сонирхолтой санаа. Үүнийг манай Монгол нөхдүүд үргэлжлүүлэн хөгжүүлэх хэрэгтэй. Бид энэ транзитын 5 хонглын концепцийг зохиогчийн нэг Ноён Батбаярыг удахгүй хилцээр хийхээр Москвад очихдоо энэ асуудлыг илүү тодорхой, илүү нарийн дэлгэнэ гэж найдаж байна. Ямар ч хэлсэн бид одоо Монголын хамтрагч нартайгаа харилцахдаа энэ санааг нэн тэргүүн тавих хэрэгтэй гэсэн ойлголтод хүрсэн. Өөрөөр хэлбэл энэ сонирхолтой концепцийг хэрэгжүүлэх тодорхой дисдаралалтай алхмуудыг тодорхойлох хэрэгтэй. Бүгдийг нэг дор бөөнөр нь хэрэгжүүлж болохгүй шүү дээ. Тэр тусмаа бидэнд төмөр зам байна. Монголын засгийн газар хөндлөн төмөр зам барих тухай маш чухал саналыг гаргасан. Тэгээд энэ төмөр замаас холгүйхэн автозам барих саналыг ч бас тавьсан. Тэгээд зогсохгүй энэ зам нь орчин үеийн олон игнэтэй байна.
Бидний мэдэж байгаачлан энэ замыг барих зохих гэрээнүүдийг Монголын ба гадаадын компаниуд байгуулчихсан байгаа. Энэ бол транзит хонглын 2 дугаар хэрэгжилт. Харин хийн ба газрын тосны хоолойн хувьд гэвэл энд нөхцөл байдал ийм байгаа. Хийгээр таны мэдэж байгаачлан Орос ба Хятадын хооронд хоолой явах зарчмын байрлалуудыг тохиролцчихсон байгаа. Энэ бол нэгдүгээрт. Гэхдээ Орос Хятадын хоорондох хийн талаарх хилэлцээр дуусаагүй байна. Энэ бол миний хэлж чадах 2 дугаар зүйл. 3 дугаард нүүрс ус дүрэгчийг дамжуулах транзит улс байхыг дэлхийн олон хүн эсэргүүцдэг. Миний мэдэж байгаачлан Хятадын нөхөд маань гэсэн транзит улс байхыг нэг сонирхгүй байгаа. За тэглэж энэ асуудал хаагдаагүй байгаа болохоор энэ бүх сэдвүүдийг нэлээд нухацтай боловсруулах хэрэгтэй. Мэргэжлийн төвшөнд хэлэлцээрийн замаар бүх нөхцөл байдлыг тооцож. Газрын тосны хоолойн хувьд гэвэл бид түүхийн газрын тос нийлүүлэх санал болгоогүй. Тэгээд ч түүнийг энд хаана боловсруулах вэ? Та нар зөвхөн Монголын нутгаар дамжин өнгөрүүлэх хоолойтой болж түүнээс төлбөрийн мөнгийг нь цуглуулахыг хүсээгүй биз дээ. Та нар тодорхой хэсгийг нь Монголын зах зээлд ашиглах гэсэн байх. Ийм төрлийн санааны ба эхлэлийн Монголын эдийн засгийн ба Монголын ард түмний гол ашиг нь энэ байх. Монголын засгийн газар асуудлыг энэ талаас нь тавьж байгаа гэж бодож байна. Бид одоохондоо нэгдүгээр үе шатаас эхлэхийг санал болгож байгаа. Миний түрүү дурдсанаар бүтээгдэхүүний хоолой барихыг бодох энэ бол маш чухал эхлэл. Бидний үзэж байгаагаар таны сая дурдсанаар энэ нь Монголын нүүрс ус төрчийн зах зээлийг мэдэгдэхүйц хэмжээгээр докторжуулна. Только что сказали, значительно бы стабилизировало монгольский рынок углеводородов. Монгол Оросын талууд асгатын мөнгөний ордыг ашиглах талаарх бодол санаагаа солилцоод их удлаа. За энэ орд Монголын баруун хэсэгт Баян Илгэн аймагт байдаг. Тийм би мэднэ. Та энэ бүх бодол санааг амьдралд хэрэгжүүлэх цаг нь болсон эсэх тал дээр ямар бодолтой байна вэ? Ну, как вы, наверное, знаете, на последнем 17-й сессии... Таны мэдэж байгаачлан өнгөрсөн оны 11-р сард Москвад болсон Монгол-Оросын засгийн газрын хоорондын комиссийн 17 дугаар хурал дээр энэ сэдв хөндөгдсөн. Монголын талаас энэ асуудлыг тавьсан, Оросын тал энэ сэдвийг авч үзэхэд бэлэн байгаагаа дахин илэрхийлсэн. Дараа нь энэ асуудлыг 12 дугаар сарын эхэнд энд Улаанбаатарт Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт компани ба Монгол-Орос Цветмед компани зөвлөлийн хурал дээр бас авч үзсэн. Тэгээд бас энэ төслийг техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын хэсэг хугацааны дараа байгуулах шийдвэрийг гаргасан гэдгийг дурдах хэрэгтэй. Одоо техник эдийн засгийн үндэслэлгүйгээр ямар нэгэн зүйл ярих нь эртдсэн хэрэг болно. Энэ бол маш чухал төсөл, маш сайхан орд, гэхдээ тус орд нь хүрэхэд маш хэцүү газарт байрладаг ганцхан замтай тэр замыг манай найз Ноён Батулга зам тээврийн сайд байхдаа барихыг тушаасан. Тэгээд бидний мэдэж байгаачлан тэр замыг тавьсан. Гэхдээ энд хүрэх өөр зам одоохон даалга. Бас тухайн ордод хүрэхийн тулд Орос Монголын хэлийг 4-5 удаа давах хэрэгтэй болдог учраас хүндрэлтэй. Тэр орд яг хил дээр байрладаг. Тэгээд бас нэлээд өндөрт. Хамгийн ойрын зам болох томоохон үйлдвэрлэлийн зам нь энэ объектоос 400 км-ийн зайд байрладаг. Өөрөөр хэлбэл маш их хэмжээний ажил хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Шинэ техник эдийн засгийн үндэслэл яагаад хэрэгтэй вэ гэж. Энэ төсөл 2006-аас 2007 онд бараг л хэрэгжих шатандаа хүрсэн байж харамсалтай нь сүүлийн мөчтөө хэрэгжиж чадхааргүй болсон. Яагаад шинэ техник эдийн засгийн үнэлгээ хэрэгтэй гэж. Мэдээж тэр үеэс хойш дэлхийн их урагшилсан бид ноцтой хямралын гэрчүүд болсон. 6-аас 7 онд бол дэлхийн эдийн засгийн мэдэгдэхүй зөвсөлтийн үе байсан. 8 оноос эхлээд таны мэдэж байгаачлан одоо ч гэсэн дэлхийн эдийн засгийн ба санхүүгийн хямралд орчихсон л байна. Улс орнуудад энэ нь өөр тусаж байна. Тэгсэн ч гэсэн энэ бол хаасаагүй байдаг үзэгдэл. Энэ нь дэлхийн үнэд нөлөөсөн хамтын үйлдвэрлэх үндсэн бүтээгдэхүүн байж болох мөнгөний үнэд ч бас нөлөөсөн. Үүнээс гадна бас үйлдвэрийн зохион байгуулалт эрх зүйн хэлбэр ямар байх вэ гэдэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл маш олон асуудал бий. Би саяхан ган хуйг сайдтай ярилцсан. За тэрээр манай хоёр талыг энэ төслийг техник эдийн засгийн үнэлгээ боловсруулахад аль болох эрчимтэй оролцохыг уриалсан. Ямар нэгэн ёслол төгөлдөр юм уу эсвэл магадгүй ямар нэгэн чухал зүйл болохыг хүлээлгүйгээр. За энэ төсөл өөрөө их чухал зүйл гэж тэр үзэж байгаа. Бид ч гэсэн үүнийг маш чухал төсөл гэж бодож байгаа. Түүнийг маш нухацтай авч үзэж тал бүрээс нь харж хоёр талын хувьд зохих дүгнэлтүүдийг гаргах хэрэгтэй. Их ажил бидний өмнө байна. Всесторонне рассмотреть и сделать соответствующие выводы для обеих сторон. Работа предстоит большая.
Не сочтите, господин посол. Ноён элчин сайд энэ асуултыг бүдүүлэг гэж битгий бодоорой. Гэхдээ зарим хүмүүс саяхан Роснефтийн захирал Мечний Роснефть Мечина, господина Мечина. уучлаарай, Сичин намайг уучлаарай. Зүгээр үргэлжлүүлнэ та. Связан Энэ айлчлал Оросын холбооны улсын эсрэг авч байгаа хоригоос улбалж шин зах зээл хайж байгаатай холбоотой юу? Тэр дараа нь Хятад, Япон, Солонгост айлчсан болохоор үүнийг энэ сэдвээр авчиж үзэж болох уу гэж асуух гэсэн юм. Вы знаете, по-моему, вся поездка господина Сечина... Та мэдгүй, минийхэр бол Сичний бүх аялал 1-7 хоногт багтсан байх. 6 орнд очилсан. Тэгээд бас Оросын алс орнуудад очисон. Миний бодлоор энэ аялал олон зорилготой байсан болов уу? Та бол хориг шин зах зээл хайх талаар л ярьлаа. Үннийг хэлэхэд Монголын зах зээл маш их сонирхол татахуйц ирээдүйдээ. За гэхдээ би түүнийг маш том гэж хэлэхгүй. Ялангуяа Роснефть шиг асар том компанийн хувьд тэр актив болон түүхий газрын тосны үйлдвэрлэлээр дэлхийд нэгдүгээр байрыг эзэлдэг. Тэр бол дэлхийн энэ салбарын хамгийн том бизнесмен. Тэгээд түүний Монголд айлсан явдлыг би шин зах зээл хайсантай холбоогүй гэж бодож байна. Харин манай хоёр улсын хувьд маш чухал газрын тосны бүтээгдэхүүний асуудлыг л доктортой байдалд оруулах шаардлагатай холбоотой байх. Харин энэ талаар бол бид хоёр өмнө нь ярилцсан шүү дээ. А об этом мы уже с вами несколько раньше говорили. 90% Кримийн иргэдийн 90% нь Оросын холбооны улстай нэгдэх саналыг дэмжлээ. Таны үгийг залруулахыг зөвшөөрнө үү? Минийхэр бол үүнээс жих хуваар байх. Бараг 83% саналаа өгсөн 86 гаруй намайг уучлаарай. 96 биш 97 санал өгөхсдийн 97% нь бүх нийтийн санал хураалтын үүнийг онцлмоор байна. Кримийг Оросын холбооны улстай дахин нэгдэхийг дэмжсэн юм а. Я подчеркиваю, поддержала воссоединение Крыма с Российской Федерацией. И тут несколько тоже Энэ асуулт танд бас л бүдүүлэг санагдаж магадгүй. Их гүрэн гэгддэг улсууд Оросын удирдлагуудын үйлдэлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Энэ асуудал ирээдүйд Дундад Азийн геополитикийн нөхцөлд хэрхэн нөлөөлөх бол таны бодол? геополитическая ситуация в Центральной Азии. Ваше мнение? Төв Азийн уу? Тийм ээ. Я, честно говоря, не вижу прямой связи. Үннийг хэлэхэд би Төв Азийн геополитик ба Кримийн асуудлын хоорондох шууд холбоог олж харахгүй байна. Минийхэр бол Кримийн асуудал зарчмын хувьд шийдэгдсэн. Ингээд зогсохгүй энэ бол Кримийн ард түмний, Оросын удирдлагын, Оросын сонгогчдын, Оросын иргэдийн зарчмын байр суурь. Миний бодож байгаагаар Төв Азийн хэрэг ба Украиний асуудлын хооронд ямар нэгэн шууд бус холбоо харагдаж болох юм. Зөвхөн хэрвээ манай барууныг найзуудын геополитикийг болон за мөн янз бүрийн Макиндел буюу барууны бусад томоохон геополитикуудын онолыг ашиглах юм бол Евразийн нутаг дэвсгэр дээр болж байгаа бүх зүйл холбоотой. Тэр тусмаа геополитикийн экторууд орчуулах юм бол тоглогчд нь нэгэн ижил болохоор энэ нь бусад бүс нутагч гэсэн үр дагавар авчиж болох юм. Гэхдээ үнийг хэлэхэд миний хувьд бол энэ дэндүү нарийнхан хэцүү бөгөөд харагдахгүй байгаа холбоо. Минийхэр бол энд ямар ч шууд холбоо байхгүй. Я думаю, что прямой связи тут никакой нет. Некоторые районы, восточный район. Бидний мэдэж байгаачлан Украины зарим зүүн бүсэд ихэвчлэн Орос хэлтэй иргэд амьдардаг. Оросын холбооны улсыг дэмжиж байгаа тэдгээр иргэдийн асуудал хэрхэн шийдэгдэх бол? Российскую Федерацию, стремящихся. Насколько я знаю, это сейчас самый важный и острый... Миний мэдэж байгаачлан энэ бол Украины хувьд хамгийн чухал бөгөөд хурц асуудал. Би юуны өмнө Украины өөрийнх нь асуудал гэмээр байна. Бид ямраар ч хандсан тэр Украины гүйцэтгэх удирдлагыг сонгох асуудал бол Украины сонгогчдын, Украины бүх ард түмний асуудал. Харин бид бол ах дүүс улс. Хэдэн зуун жилийн туршид Украинтай хамт нэгэн улсын бүрэлдэхүүнд байсан улсынхаа хувьд бид зөвхөн зөвлөгөө л өгч чадна. Бид Украиныг өөрийн улсаа холбоотой болгох талыг бодолцох хэрэгтэй байх л гэж зөвлөж байгаа. Украины одоогийн эрх баригчид холбоотой улс болох тухай саналыг эрс үгүйсгэж Украиныг нэгдсэн байх ёстой гэд байгаа. Харцгай амьдрал хэний зүв байсныг харуулна. Хүчирхийллийн замаар эрх мэдэлд гарчгаад Киевд үндсэн хуулиас гадуур аргаар эрх мэдлийг гартаа авах гэсэн үү? Эсвэл хэдэн 10 жилийн туршид Украиныг амьдрах чадвартай, нөхөрсөг доктортай, цэцэглэн хөгжсөн, ардчилсан орчин үеийн улс байгаасаа гэж санаа тавьж байсан хүмүүсийн зөв үү гэдгийг л харцгаая. Была жизнеспособным, дружественным, стабильным, процветающим, демократическим, современным государством. Ингээд Украины сэдвээр сүүлийн асуулт. Украин бүх нийтийн цэрэг татлагаа эхлүүлсэн. Энэ тухай үндэсний аюулгүй байдал Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Андрей Парубин мэдгдсэн. Тэр Оросын холбооны улсын зүгээс цэргийн зэвсэгт халдлага гарч магадгүй гэсэн энэ хэр үнний орто үг вэ?
Ну, господин Парубий, как я Ноён Паруби болон Киевийн бусад нөхдүүд ингэж хэлэхдээ Оросын парламент сүүлийн үед болсон бүх явдлаас өмнө Оросын холбооны улсын ерөнхийлөгчид манай эх орны нутаг дэвсгэрийн гадна Оросын иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд халдсан тохиолдолд болон Оросын нутаг дэвсгэрийн гадна байрладаг манай цэргийн ангигч бас хамгаалах зорилгоор зэвсэгт хүчнээ хэрэглэхийг зөвшөөрснийг үндэслэн байх л да. Хэрвээ тэд зөвхөн үүн дээр үндэслсэн бол түүний хэлсэн энэ бүх үг их хачин санагдаж байна. Минийхэр бол Орос улс Украин руу зэвсэгт халдлага хийх ямар ч сэжүүр байхгүй. Бид энэ талаар хамгийн өндөр эндэр дээрээс болон янз бүрийн форум дээр нэг биш удаа хэлсэн. Нэр танд гэж хэлэхэд Европын хамтын ажиллагаа ба аюулгүй байдлын байгууллагын хүрээнд Монгол улс ч гэсэн 12 оноос эхлэн энэ чухал байгууллагад оролцож байгаа. Энэ байгууллагын дүрм, үгүй энэ байгууллагын үндсэн суур баримтуудад заасан Оросын Украины хил дээрх цэргийн ангиудын байдалд шалгалт хийсэн. Нислэгт энд бас нислэгийг чиргэлсэн. Украины онгоцны багууд ч бас оролцсон. Ямар нэгэн с ิจ гтэй төгшөр төрүүлэхүц ямар ч зүйл болоогүй. Харин Оросын холбооны улсын нутаг дэвсгэр дээр цэрэг шилжүүлэх тухай ярил энэ бол Оросын салшгүй эрх. Яг л Обсиягийн ямар ч гишүүн улсын шиг л эрх. право России, так же, как это право любого другого участника ОБСЕ. Прошло 93 года с момента заключения дипломатического... Монгол Оросын хооронд дипломат харилцаа тогтоод 93 жил өнгөрчээ. Танихаар энэ харилцаа ирээдүйд яаж өргөжих бол бидний мэдэж байгаачлан энэ харилцаа нэлээдгүй олон сайхан амжилт дүрсэн. Энэ хэрхэн яаж өргөжих бол? Отмечен множеством довольно-таки выдающихся достижений в этой сфере. Как они будут расширены? Я в начале нашей беседы уже сказал, что... Би ярилцлагын эхэнд манай хоёр орны харилцааны суур маш бат бөх гэж хэлсэн. Бид үүнд итгэдэг. Бас манай харилцаа маш их ирээдүйтэй зөвхөн түүнийг хэрэгжүүлэхэд л хэрэгтэй гэж ноён элбэгдэрж хэлснийг бүрэн дэмждэг. Бид хоёр талын бай чармаалтаар Монголын харилцах стратегийн түншлэлийн тим хэлбэр арга барилыг олж харж тэрэнд нь бидэнд одоогийн байгаа бат бөх суурин дээр 21-р зуунд улс хооронд байх ёстой тийм харилцааг байгуулахад туслана гэдэгт итгэлтэй байна. Энд би бүрэн итгэлтэй байна. Үннийг хэлэхэд Монгол улс дахь Оросын холбооны улсын элчин сайдын хувьд хүлээсэн миний гол үүрэг маань энэ. Бидний харилцааг шин заагт хүрэх тийм харилцааг хайхад тус түхэн болох. Шуудхан хэлэхэд энэ амаргүй асуудал. Яагад гэвэл тодорхой тохиолдлуудад инерц ажиглагддаг. Түүний дотор өнгөрсний инерц үүнээс гадна бас орчин үеийн Оросын холбооны улс ба Монголын гэхээс илүүтэйгээр хуучин зөвлөс социалист бүгд найрамд холбоот улс ба бүгд найрамд Монгол ард улсын эрэнд байж болохоор хандлага ажиглагдж байна. Гэхдээ бид өмнөх даалгавраа зөв ойлгож байгаа. Тиймээс орчин үед зогтсон ажиллаж чадах юм шиг санагддаг. Бид дэс дараалалтай ажиллаж өмнөө байгаа зорилтуудыг хэрхэн харж байгаагаа Монголын нөхдөд хэлэх ирмэлзэлтэй байна. Гэхдээ бас Монголын хамтарч нар маань бас зорилго асуудлыг өөрөөр харж байгаа. Өөрсдийнхөө сонирхолтой концепцийг гаргана гэдгийг мэдээж бид мартахгүй. Нэр нэг зүйлийн талаар бид ярилцсан. Энэ бол транзитийн 5 хонглын талаар их сонирхолтой санаа юм. Үүнээс гадна бас өөр сонирхолтой зүйлсч байгаа. Та нар мэдэн дээ. Өмнө нь бидний яриа голдох хоёр талын асуудал харьяалагдаж байсан. Тийм ээ. Зөвлөс социалист бүгд найрамд холбоот улс болсон. Бүгд найрамд Монгол ард улсын сонирхлыг заримдаа хөрш орнууд татаж байсан. Социалист нөхөрлөл гэдгийн хүрээнд олон улсын түвшинд хамтын ажиллагаа байсан. Гэхдээ энэ бүхэн тэр үед тогтоосон дүрмийн дагуу хэрэгжиж байлаа. Одоо бидний хооронд зарчмын хувьд өөр шинжтэй, өөр харилцаа оршдог. Тийм болохоор бид Монголын олон улсын төвшөндөх шин гадаад болгыг ихэд сонирхсон. Бас сэтгэл хангалуун ажиглаж байна. Монголын хамтарч нарт маань олон сонирхолтой санаа бий. Тиймээс бид тэдгэрийг олонтоо сонирхож хүлээдэг. Би бүр ч их сонирхдаг юм байна. Энэ санааг хэрхэн хөгжиж байгааг ажиглаж чаддаг. За жишээлбэл элбэгдэрж ерөнхийлөгчийн гаргасан нэг сонирхолтой санаа бол зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх ямар нэгэн механизм боловсруулах. Энэ асуудал бол ямар ч маргаангүй. Яагаад гэвэл олон 10 жилийн туршид энэ уудан бүсийн мэрэгжилтнүүд Европ, Атлантикаас ялгаатай энэ бүс нутаг аюулгүй байдлыг хангах олон талд ямар ч механизм байхгүй гэдгийг тэмдэглэсээр ирсэн. Зүгээр л хэд хэдэн улсын холбоо байсан. Тэд одоо ортон зогтонсоор байна. Гэхдээ Азийн энэ хэсэгт сонирхож байгаа бүхий л талын багтаас нь нийт бүс нутгийн механизм, нийт бүс нутгийн форум байгаагүй. Одоо ч байхгүй. Тиймээс Монголын тал үүнээс үүдэн энэ сонирхолтой санаа гаргаж байгаа бах.
Найзууд маань мэдээж би Монголын нөхдөө хэлж байна. Өөрсдийнхөө концепцийг өргөжлүүлэн хэрэгжүүлэхээ амлаж байгаа. Би хугацааны талаар яриаггүй байна. Тэд бидэнд үүнийг тодорхойлоод өгчихсөн үзэгчдийг төөрөгдүүлж яах вэ? Энэ концепцийг гаргаж байгаа хүмүүс нь өөрсдөө хийснэн дээр байх. Өөрөөр хэлбэл Монголын тал. Гэхдээ бид энэ жилд энэ санаачлалыг урагшлуулах ямар нэгэн тодорхой алхам хийгдэн гэж хүлээж байгаа. Энэ бидний сонирхлыг маш их татж байгаа. То есть монгольской стороне. Но мы ждем, что в этом году будут какие-то дополнительные шаги по продвижению этой инициативы. Это очень для нас интересно. Монголия имеет всесторонние и очень особенные отношения с Россией. Монгол Оростой олон талын онцгой харилцаатай үүнийг бүгд л мэддэг. Тиймээс энэ ашиг сонирхлыг харгалзан үзэж Монголын талаас зарим чухал асуудлын хувьд стандарт бус шийдвэр гаргаж байсан. Түүний дотор төмөр зам. Тэгээд энэ хүрээнд төмөр замын өргөн тэнглэхтэй замыг уу эсвэл дэлхийн стандарт болох хятадд ашиглагддаг нарийн тэнглэхтэй зам барих уу гэдэг асуудал их маргаантай байсан. Энэ тал дээр таны байр суурь. Стандарт был очень спорным. Ваша позиция по этому вопросу? Ну, я посол Российской Федерации, я всегда отстаиваю российскую... Оросын элчин сайдын хувьд би үргэлж Оросын замыг хамгаалдаг. Стандарт 1520. Энэ стандарт Монголын төмөр замын улсын концепцийн үндэс болдог. Үүнийг улсын хурал 2010 онд хүлээд аваад баталсан. Энэ бол улсын маш сонирхолтой бодлого. Сануулгад Тэндэн суур зам нь Улаанбаатар төмөр зам зам байна гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Оросын стандартын 1520-ын өргөн зам. Гэхдээ бас энэ баримтанд зөвхөн тодорхой тохиолдолд өөр зам барих боломж зөвшөөрөл ба улсын хурлын цаашаал тусгагдсан байдаг. Жишээлбэл үйлдвэрээс хэрэглэгч рүү шууж явж байгаа тохиолдолд жишээлбэл тухайн бүтээгдэхүүн экспортын бомб руу миний мэдэж байгаа чинь энэ асуудлыг Монголын улс төрийн хүрээнд танаа улсын хурлын гишүүд маш идэвхтэйгээр хилцэж байгаа. 5 толгой ордын нүрсийг гадаадын хэрэглэгчдэд шууд хүргэх асуудал. Энэ бол Монголын хувьд их тулгымдсан чухал сэдв. Стратегийн маш их ач холбогдолтой. Тэгээд бидний ойлгосноор хэрвээ танаа хэвлэлийн мэдээлэлд итгэж болох бол энэ сэдвийг саяхан нэгц улсын хурлын хаврын чуулганаар хилцэх байх. Бид Монгол нөхдөдөө эдийн засгийн ба санхүүгийн геополитикийн талаас оновчтой зөв шийдвэр гаргаасаа гэж л хүссэн өрөөх байна. Учир нь танд гэж сануулхад төмөр зам ялангуяа гол төмөр зам гэдэг бол зүгээр нэг санхүү эдийн засгийн тээврийн төдийгүй бас геополитикийн асуудал байдаг. Энэ талаар манай төмөр замын дарга Оросын төмөр зам хувьцаат нийгэмийн ерөнхийлөгч Владимир Иванович Якунин өөрийнхөө нэгэн алдартай номонд бичсэн байдаг. Монголын удирдлагчдаас төмөр замын барилгын геополитикийн ач холбогдлыг маш сайн мэдж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Превосходнейшим образом понимает геополитическое значение железнодорожного строительства. Давайте немного изменим тему нашего разговора. Ярианы сэдв баг зэрэг өөрчлөе. Тэгээд телевизийнхээ нэрийн өмнөөс Монголын нэрийн өмнөөс танаа тамирчид өвлийн олимпийн тоглолтод гялалцсан амжилт гаргасанд баяр хүргэж зөвшөөрнө. Ваших спортсменов на зимних Олимпийских играх. Баярлалаа. Наш северный сосед. Хойд турш маань 34 жилийн дараа олимпийн тоглолтыг зохион байгуулсан. Миний санаж байгаагаар. Насколько я помню. Тийм ээ, өмнө нь 1980 оны Москвагийн зуны олимпийн тоглолт байсан мөлий. Да. И Сочи 2014 стал самым... Ингээд Сочи 2014 нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн өндөр үнэтэй олимпийн тоглолт болсон. Оросын холбооны улс үнэхээр их гүрэн гэдгийг харуулсан. Бас олимп хүмүүсийн сэтгэлээс гараагүй л байна. Тийм биз дээ, та юу гэж бодож байна? Покинуло настроение людей. Не так ли, на ваше мнение? Ну, что касается настроения людей в России... Та Орос гэх гэсэн үү? Хүмүүсийн сэтгэл санааны хувьд гэвэл мэдээж олимпийн тоглолт бүх үндэстний өсөлт хөгжлийг харуулсан. Энэ бүх үндэстний өсөлт Оросын удирдлагын дэргэд нэгдэх нь одоо ч үнэхээр үргэлжилсээр байна. Гэхдээ энэ өсөлт хөгжил одоо бол зөвхөн олимпийн тоглолт ба түүний үр дагавраар л дэмжигдээгүй. Монголын найз нөхдөдөө Монгол улсын удирдлагуудад Монголын нийгмийн өргөн хүрээнд Монголын нийт ард түмэнд миний бодлоор бол танахтай өрсөлддөг нэгэн суугаар Сочи 2014 олимпийн тоглолтыг анхааралтай үзэн талархаж байна. Үүнээс гадна бас Монгол улс олимпийн тоглолтыг зохион байгуулалт, олимпийн нээлт, олимпийн хаалтын ажиллагаа, олимпийн бүх тэмцээний хэрхэн явуулсныг хөндрөөр үнэсэнд баярлаж байгаа. Тэгээд бас мэдээж Орос улс өндөр амжилт үзүүлсэн Монголын удирдлагууд Монголын ард түмэн баяр хүргэсэн талархаж байна. Их удаан хугацааны дараа бид зөвлөлт социалист бүгд найрамд холбоотуулсан үед өвлийн олимпиас хүрсэн медалийн түүний дотор алтан медалийн дээд амжилтыг давтаа зогсоогүй бүр эвдсэн. Рекорд Советского Союза по количеству медалей и золотых медалей.
И, наконец, последний вопрос. Несколько... Ингээд эцэст нь сүүлчийн асуулт. Хэдхэн хоногийн өмнө Монгол улсын ерөнхийлөгч өвлийн спортыг хөгжүүлэх зорилгот гарын үсэг зурсан. Засгийн газарт битүү цэнгэлт хүрээлэн барих санаачлаг гаргахыг даалгасан. Тэгэхээр монголчуудад туршлагатай хүмүүсийн дэмжлэг шаардлагатай байх тийм биз дээ. Потребуется поддержка опытных людей. Не так ли? Если монгольская сторона попросит о нашей... Хэрвээ Монголын тал манайхаас тусламж дэмжлэг хүсвэл бид мэдээж боломжтой бүхий л дэмжлэгийг үзүүлэх болно. Олимпийн тоглолтод бэлтгэх ба зохион байгуулах явцдаа хуримтлуулсан туршлагаа хуваалцсан. Ялангуяа Сочид олимпийн объектуудыг барьсан туршлагаасаа бид хар далайн эрэг дээр шинэ Гуам барьсан гэж хэлж болно. 21-р зууны Гуамыг нэрээ бидэнд Монголын хот барих туршлага байгаа. Гэхдээ 20-р зууных Эрдэнэт даргаж чойбилсан болон Монголын өөр олон хотыг дурдахад хангалттай. Ахан дүүсийн харилцаатай манай хөрш орнуудын хувьд маш чухал энэ хэрэгт Монголын бараг бүх хотууд бидний өмнөх үеийнхээ оролцсон. Хэрвээ биднээс зөвлөгөө, тусламж, дэмжлэг хүсэх юм бол бид дуртай үзүүлэх болно. Монголд энэ талаар зарим зүйл хийгдэж байна. Хоккей маш сайн багууд байна. Спортын өөр төрлийг хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Ерөнхийлөгч Элбэг Доржийн өвлийн спортын төрлийг хөгжүүлэхэд бүх талын тусламж үзүүлэхэд чиглэгдсэн маш чухал зорилго гарсан. Ойрын хугацаанд хүннүү мол ажилд орсны дараа спортын орчин үеийн мөсөн гулгуур нээгдэнэ гэдгийг мэдэж байна. Тэр нь зөвхөн Улаанбаатарынхны болон Монгол улсын нийслэл хавийн иргэдийн амралтанд зориулагдаагүй бас Монголын тамирчдад бэлтгэлийн орчин үеийн зааланд ур чадвараа боловсронгуй болгож хөгжүүлэхэд чиглэгдсэн гэдгийг мэдэж байна. Энэ бол маш чухал. Энэ зөвхөн эхний алхам бөгөөд араас нь өөр олон алхам дагалдана гэдэгт бид итгэж байна. Первый шаг, за которым последуют многие другие. Чин сэтгэлээс утга учир бүх ярьцлага өгсөнд танд баярлалаа. Танд бас баярлалаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.